энэ ч аюу ноцтой юм болцсон ба штэ. Нөгөө бүтэн жилийн хугацаанд ажилласан нөгөө хямд хэрэгжүүлэх газрын маань тайлангууд маань алга болцсон. Дараагийн өргөжлүүлээд ажил хийгээ явж байгаа улсуудад цааш нь ажиллах ямар ч боломжгүй болцсон ба штэ. Тэр энэ дээр одоо ахиад тодруулдаг юм аа ажлын хэсэг гаргадаг юм уу? Ингэж явахгүй бол үнэхээр болохгүй болсон байна. Тэгэхээр надад ирсэн мэдээлэлээр бол энэ тайлан болоод иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр очисон. Авилгатай тэмцэх газар дээр бас очисон байх учиртай шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь бас бид нар өөрсдөө бас өөрсдийнхөө журмаар бас энэ тодруулгал авалгаа авахгүй бол болохоо ийдсэн шүү дээ. Та нарын хийсэн ажил чинь алга болцсон мэн гэсэн үг тийм үү? За энэ дээр тэгвэл дахиад нэг юм асуулт асуучих да. Би дахиад нэг асуулт асуух боломжтой тий. Та 1 минут нэмээд сунгаад өгч. 1 минут нэмж өгье бүтээж. За баярлалаа. Тэгэхээр сая бас энэ өнгөрсөн намраас нэлээд их шугсаа иргэдээс бас сошиал орчинд ч гэсэн маш их санал гаргаж ирсэн. Тэр юу вэ гэхээр энэ Дархан сэлэнгийн нутгуудаар хууль бус ашигт малтмал олборлож байгаа энэ асуудлууд байна. Энчээд нөхөн сэргээлт гэдэг байдлаар маш их хэмжээний ашиг хууль бусаар алт олборлож гинэ гэдэг юм гомдлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ талаар танаа байгууллага дээр ямар нэгэн өргөдөл гомдол ирсэн үү? Энийн талаар ямар нэгэн байдлаар та нар шалгалт явуулсан уу? Шийдвэрлсэн зүйл байгаа юу? Гэдэг ийм асуулт байна. За, ажлын хэсгийн 6 дугаар микрофон. Тийм шүү. Түрүүнхийн Батэрдэн гишүүн бас яриадсэн. Энэ төрийн албан агчдын төр орлон томилох, хууль бус томилгоо ийм хортой байгаа байхгүй төрийн байгууллагата. Тэгэхээр нөгөө энэ ийчээ тийшээ явуулсан тайлангууд маань зөрчгөөр би одоо хаана аль нь яг албан ёсны тайлан юм бэ гэдгийг мэдгээ олцоод байгаа байхгүй. Биднэрт үлдээсэн тайлан гэдэг байгаа нь албан агчдын одоо хянан шалгалт хийсэн манай дээр ахлах хянан шалгагч түүний доор ажиллаж исэн хилцээний дарга 2 хууль бус томилгоотой 2 хүн байсан. Төрийн албанд тусгай шаардлага огт хангахгүй хүмүүс байсан. Тэгэхээр тайлан зөрчид байгаа. Хууль зүйн утгаараа би Монгол улсын хуулийг хэрэгжүүлж байгаа хэсэгт хяналт тавьж байгаа хүн энэ тайланг одоо юугаар энэ байж магадгүй юм аа эсвэл энэ нь зөв юм байна гэдэг юм надад архивын баримт байхгүй учраас би одоо ажиллаа өгөөд явсан гэх албан агчтай холбогдож тайланг нь авах үнэн зөв байдлыг нь баттгах ажлуудыг бол хийгээд явж байгаа. Лесгийн 6 дугаар микрофоныг нэмж 1 минут. Дархан сэлэнгийн газар дээр ашигт малтмал хууль бусаар олборлож байгаатай холбоотой асуудлаа за манай дээр бол гомдол ирээгүй. Тэгэхээр манайхаас шалгалт хийсэн юм байхгүй.